За сайн байцгаана уу? Япон хэллээ онлайнаар ганцаарчилж болон групп ярьж заадаг Бэги Чуки байна. Өнөөдөр шинэ мэдээ дуулахаар ирсэн хэрвээ та 2025 оны 12 сард JLPT өгөх гэж байгаа бол анхаарлаа наашаа хандуулаарай. За надаас маш их хүмүүс асуусан дараагийн хичээл хизээс эхлэх вэ? Яаж хичээлтэн суух вэ гэж асуусан. За би тэрний хариултыг надад өгье. За манай дараагийн групп анги маань 10 сарын 1-ээс эхэлнэ. За энэ анги маань болохоор маш олон онцлогтой анги байгаа. Гой онцлогуудыг биш ингэж өгсөн юм анги байгаа. За ерөнхийдөө бол том зургаар харах юм бол 10 сар, 11 сар. За тэгээд 12 сард хийдүүлээ шалгалт өгөн тийм ээ. Тэгэхээр 10 сартаа хийдүүлээ бүх одоо тэ N5, N4, N3, N2 бүх ханз, шин дүүрэн, шин өгнүүдийг аль болох үзэж дуусгаад тэгээд 11 сартаа болохоор хэдүүлээ mock test буюу жишг даалгавруудаа дандаа ажиллаад явах ийм хөтөлбөртэй байгаа гэсэн үг. За тэгвэл 10 сард яаж хичээлд орох юм бэ гэх юм бол та N5 болон N4-ийн төвшөнтэй бол 1-4 дэх өдөр болгон 1 цагаар би хичээл орно. За хэрвээ та N3 болон N2-ийн төвшөнтэй бол өдөр болгон 1 цаг 15 минутаар даваагаас пүрэв гараг буюу 1-4 дэх өдөр хичээл орно гэсэн үг. За тэгээ 5 дахь өдөр нь болохоор хэдүүлээ бүх төвшин маань надтай одоо хувьчилж уулзаад надаас асуух юм байвал асуугаа тэр 7 хоногт мэдгүй чадахгүй ойлгохгүй байсан бол надаас 15 минутын дотор одоо тэгээ асуугаад ингээд харилцаад явчих болно гэсэн үг. Тэгэхээр энэ ганцаарчилсан одоо тэгээ хэсэг ч гэсэн энэ хичээлд маань орсон байгаа гэсэн үг. За хамгийн өөр бас нэг гоё зүйл нь гэх юм бол хагас өдөр болгон одоо ярианы анги гэж байгаа. За ярианы анги яах юм бэ гэх юм бол төвшнгөөсөө шалтгаалаад хэрвээ N5, N4 бол 1 цагийн турш, N3 бол N2 бол цаг 15 минутын турш та өөрийнхөө төвшний хүмүүстэй японоор ярина гэсэн үг. За энэ ярианы анги бас би хагасаа өдөр нэмж өгсөн баг. Бүх хичээл бол хадгалаад нь би өдөр болгон шинэ үгээр та нарт энэ өнөөдрийн цээжлэх шинэ үг чинь N5 шүү. Би өдөр болгон та нарт руугаа шинэ үг явуулнаа гэсэн үг. Дахь өдөр болгон олонгочд үүссэн хичээлүүдээр шалгалт авах төлөвлөгөөтэй байгаа. Манай сурагчдын сэтгэлийг хэрвээ та хармаар байвал энд ингээд би оруулчихъя. Харин би бас онлайнаар YouTube дээр би N3-ын 4-ийг тайлбарсан хичээлүүд оруулсан ба хэрвээ та тэрийг сонирхвол үзэж үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг та доорох линкээр орч аваарай. За баярлалаа баяртай.